За. За сайн байцгаана уу? За. Өнөөдрөөс эхлээд энэ 7 хоногоос эхлээд Athouse Creative Marketing агентлагийн Facebook пэйжээр дамжуулаад 7 хоног болгоны 4 дахь өдөр social media marketing-ийн шинэ гарч байгаа зүйлс мэдээлэл за хэрэглээний заавар зөвлөгөөний талаарх лайв видео хийж өгөхөр ингээ бэлтгэж байна. За эхний дугаар хэрхэн чатбот үүсгэх вэ? Энэ талаар ярилцах болно. Chatpool.com-ыг ашиглаад хамгийн хялбараар хамгийн энгийн чатбот үүсгэж хэдүүлээ үзье өнөөдөр. За асуух зүйлс байвал бид нар бас комментээр бичээрэй. За цаг мэддэг зүйл байвал бас хариулахыг хичээе. За чатбот буюу автомат хариулагч. За энэ зөвхөн автомат хариулагчийн тухай биш л дээ. Гэхдээ яг энэ өнөөдрийн хийх чатбот бол голлон автомат хариулагч, бэлэн хариултууд хэрэглэгчд өгөхөр бэлдсэн ийм бот байх болно. За чатботын хувьд хэрэглээ болоод одоо шаардлагатай хэсгийн талаар ярилцах нь илүү зөв байна. За ерөнхийдөө Facebook-оос гаргасан мэдээлэлээс харж байхад зөвхөн нэг сард Facebook пэйж бизнесийн байгууллагууд Facebook хэрэглэгчдийн хооронд 8 тэрбум мессеж солилцож илгээгдэж байна гэсэн тооцоо гаргаж ирлээ. За дээрээс нь манай хайрцагч байгууллагуудыг эсвэл томоохон байгууллагуудын Facebook хуудсуудыг харахад чатботын хэрэгцээ за маркетингийн болоод борлуулалт хэрэглэгч харилцагчийн үйлчилгээний тал дээр хэрэглээ шаардлага маш өндөр байгаа даа. За дээрэс нь интернет маркетинг хийж байгаа. За ялангуяа борлуулалтын одоо мэдээллүүд бараа бүтээгдэхүүн сурчиж байгаа. Ийм тохиолдолд хэрэглэгчдийн хувьд ганцхан танай сурчлагын мэдээллийг хараад борлуулалт худалдаа авалт хийх нь маш бага тохиолддог ийм зүйл. Судалгаанаас харахаар ер нь хэрэглэгчдийн 99% нь дахин нэмэлт шинэ мэдээлэл хэрэгтэй шаардлагатай гэж үздэг юм байл. Өөрөөр хэлбэл танахаас дахиж одоо асуултууд нэмэлт мэдээллүүд асуудаг гэсэн. За чатботын хувьд бол яг одоо энэ зүйлд хэрэглэгчийн нэмэлт асууж лавлах энэ мэдээллийг тэр дөрөн цаг тухайд нь үнэн зөвөөр алдаагүйгээр өгөх юм боломж л байна гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр Chatpool ашиглаад чатбот хийх энэ талаар хэвлээ ярилцъя. За чатботын хувьд чатбот үүсгэх хялбар маш олон аппликейшнуд бий болсон. Эдгээрийнх нь нэг нь chatpool.com. Chatpool. За яг chatpool.com-т ижил төрлийн маш олон аппликейшнуд байгаа. ManyChats гэдэг одоо хоёр гол том өрсөлдөгчтэй нэг нь. За Chatpool, ManyChat эдний хувьд хамгийн одоо чухал биднэрт өгж байгаа давуу тал нь юу юм бэ гэхээр ямарваа нэгэн програмчлалын хэл мэдлэг шаардлагагүйгээр бид нэр өөрсдөө чатбот үүсгэх юм боломж л олгож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар янз бүрийн код мод бичих шаардлагагүй. Илүү зэс меню бэлэн хариултууд бэлдэх байдлаар ийм одоо бот үүсгдэг. За бот гэхээр ерөнхийдөө Chatpool-ийн хувьд бол хамгийн гол өгдөг мэдээлэл хэрэглэгчдэд өгөх энэ боломжууд юу гэхээр бид нэгдүгээрт меню хэлбэрээр хэрэглэгчийн хамгийн их түгээмэл асуудаг асуултуудыг бэлдээд асуудыг замыг нь заагаад дараагийн үйлдэлүүд юу байж болох замыг нь заах ийм боломжууд олгодог нэгдүгээрт. Өөрөөр хэлбэл бид меню зэс хэлбэрээр хэрэглэгчдэд мэдээлэл өгөх боломжтой, сонголт өгж мэдээлэл өгөх боломжтой гэсэн. За нөгөө талаас хэрэглэгчдэд янз бүрийн асуулт байвал тухайн асуултуудын түлхүүр үгийг нь тохируулан бас хариулт өгөх бэлдэх юм боломж байна гэсэн.
За энэ хоёрыг хуулинг гэж хэлүүлээ үзье өнөөдрийн хувьд. За дээрэс нь яг гол одоо өнөөдөр үүсгэх бот маань ямар функцтэй байх вэ гэхээр shop буюу бүтээгдэхүүн танилцуулах хэсэг. Нөгөө талаас харилцагчийн үйлчлэгээ түгээмэл асуултуудыг бэлдэж хариулах хэсэг. За 3 дугаарт танай мэйл веб дээр шинэ мэдээлэл ордог бол тухайн мэдээллийг одоо захиалах, шинэ мэдээ орсон тохиолдолд орсон тухай бүрт нь хэрэглэгчд илгээж байх ийм 3 функцийг танилцуулна. За адил chatpool хамгийн ихний хэсэг chatpool.com руу ороод Facebook-ээр логин хийчих шинэ аккаунт нэ. За хоёрдугаарт нь шинэ одоо бот үүсгэх товчтойр дараарай. За ингээд гарч ирэх цонхон байна. Одоо харагдж байгаа энэ цонх. За энэ цонхон дээр хамгийн ихний хэсэг welcome message буюу одоо мэдлэгийн хэсэг байна. За chatbot-д байх хэвээр хамгийн байх хэвээр функцүүдийн нэгдүгээр мэдлэгээ буюу welcome message. За welcome message танай пэйж руу хэрэглэгч хандан мессеж товчтойр дарахад тухайн хэрэглэгчд илгээх хамгийн ихний мессеж гэсэн үг. За энэ дээр мэдээж сайн байна уу? Хаана ямар одоо байгууллагын боттой холбогдсон энэ талаарх мэдээлэл мэдчилгээ. За дээр нь дараа нь та юу хийж болох вэ гэсэн чиглүүлэгт заах цэс товчнуудын ийм оруулаг багтаавал зүгээр. За хэдүүл ихний welcome message үүсгэе. За тэгэхээр сайн байна уу? За тухайн хэрэглэгчийн нэрийг бас дурдж болно. Тэгвэл илүү их одоо тухайн хэрэглэгчид шууд өөртөө харьцаж байгаа ийм сэтгэл төрүүлэх боломжтой. За тийм тухайн хэрэглэгчийн нэрийг оруулъя те. За first name, last name аль нэг нь оруулчих. За манай байгууллагын цахим туслахтай холбогдсонд баярлалаа. За өөрөөр хэлбэл ер нь бас тухайн хэрэглэгч танай мессенжертэй холбогдоход хамгийн түрүүнд энэ ийм цахим туслах буюу бот шүү гэдгийг нь хэлж өгвөл зүгээр юм билээ. Тэгэхгүй бол тухайн хэрэглэгч шинтэй яг цаана оператортай харьцаж байна гэж ойлгох юм бол манай ботын хувьд алдаа гаргавал тухайн хэрэглэгч бас бухимдуулах магадлал байна гэсэн үг. За дээрэс нь тухайн хүнд доорх цэснүүд буюу бидний өгсөн энэ мэдээллийг дагаж явбал тий яг дагаж яваарай гэсэн ийм санааг бас боттой харьцаж байгаа учраас тэр санааг илүү хурдан хэрэглэгч маань авах юм боломжтой гэсэн үг. Боломжтой. За баярлалаа. За дараа нь юу хийх юм гэдэг. За та хэрэгтэй мэдээлэлээ доорх цэсээс сонгон авно гэдээ олж болно. За ингээд эхний одоо welcome message маань болчлаа гэсэн. Гэхдээ бид нэр энэ welcome message энэ текстийн хэсэг дээр дахиад товчнууд үүсгэх юм боломжтой. За тэгэхээр бид нарт нэг юм яг бот үүсгээд chatbot дээр бот үүсгээд ирэхээр нэг мэдж авах хоёр гол зүйл байна. Нэгдүгээрт карт буюу бидний үүсгэж болох одоо илгээж болох мессежүүдийн мэдээллүүд. За хоёрдугаарт блок гэдэг хэсэг байна. Блок. За блок гэдэг нь тухайн картуудын одоо хэрэглэгчид нэг дор илгээх картуудын цуглуулсан одоо мэдээлэл гэсэн мессеж тий. За тэгэхээр карт бид нар юу хийж болох вэ? Текст нэмж болно. Дан текстийн хэсэг. За хоёрдугаарт зураг илгээж болно тухайн хэрэглэгчид. За текст бол би доотлын карт нэмэх хэсэг дээрээс текст эсвэл зураг нэмж болно. За эсвэл галерей буюу альбом хэлбэрийн хэд хэдэн одоо зураг, текст, мэдээлэл орсон ийм альбом хэлбэрийн олон зурагтай мэдээлэл илгээж болно. За дээрэс нь JSON API буюу одоо бусад одоо 3 дахь аппликейшнууд янз бүрийн үүтэй холбох юм холбоосууд байж болж байна.
send message гэдэг маш олон төрлийн мэдээллүүдийг эндээс авах боломжтой. За эднийг дараа ярих учраас ингээд зогсчихъя. За энэ хэсгийг бид нэр үүсгэсэн байгаа энэ зургнууд картуудаа устгахчээ. За текст энэ хэсгийн энэ мэндчилгээний хамгийн доор талд нь бид нэр товчнууд үүсгэх юм боломжтой. За товч гэхээр товч нь жишээлбэл бидний юм мэдээлэл байж болно. За дээрс нь доорх цэс хэлбэрээр, меню хэлбэрээр үүсгэж болно. Тухайн хэрэглэгч хэрэгтэй мэдээллүүдээ сонгож авах боломжтой. За тэгэхээр би эндээс хамгийн ихний товчийг бүтээгдэхүүн харах гэдээ оруулчихъя. За энэ дээр блок буюу би тухайн бүтээгдэхүүн харах гэдэг энэ товч дээр дарахаар харагдах тухайн хэрэглэгчид илгээх мессежийг бэлдсэн блокийг сонгож авах гэсэн үг. За энэ дээр би shop гэдэг блок үүсгэчихье. Сонголоо. За дараа нь түгээмэл асуултууд байж болно. Түгээмэл асуултуудын хэсэг оруулчихъя. За энэ дээр би FAQ түгээмэл асуулт хэсгийг ингээд сонгоод оруулчихъя. За дараа нь шинэ мэдээлэл одоо хүлээж авах, тийм захиалга өгөх энэ хэсэг байх юм бол бид нар тэрний хэсгээ оруулчихъя. Шинэ мэдээ. Манай веб дээрх шинэ мэдээ. За ингээд манай welcome message буюу мэдлэгийн хэсэг бэлэн болчлаа гэсэн. Болчлоо. За дараагийнх нь welcome message-ийн дараагийн бидний заавал тохируулах ёстой зүйл default answer. Default answer. За default answer гэдэг нь юу вэ гэхээр тухайн хэрэглэгч асуулт асуусан тохиолдолд манай бот ойлгож хариулж чадахгүй байгаа хариултуудад өгөх ерөнхий мэдээлэл. Ерөнхий хариулт гэсэн. За өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгч асуулт асуухаар манай ботод бэлдсэн тохиргоо байхгүй бол бид нар ерөнхий бидэнтэй холбогдсон баярлалаа. Тун удахгүй тантай буцаад холбогдъё. Эсвэл ийм дугаарт холбогдоор гэсэн ерөнхий мэдээлэл өгч болно гэсэн. Тэ? За тэгэхээр бидний хувьд хамгийн түгээмэл байдаг ерөнхий мэдээлэл. Мессеж чинь хүлээж авлаа. Хүлээж авангуудаа буцаад тантай холбогдъё. Эсвэл одоо та энэ дугаарт холбогдож болно шүү гэдэг энэ мессежийг өгнө гэсэн. За доор нь мэдээж дахиад хэрэглэгчээ сануулах бүтээгдэхүүн бусад одоо хамгийн их түгээмэл ирдэг хаяг байршил утасны дугаар асуудаг ийм асуултууд ирдэг бол тэднийг товч хэлбэрээр мессеж цэс хэлбэрээр оруулж болно. За ингээ хамгийн ихний хоёр заавал байх ёстой пункт. Welcome message буюу мэдчилгээ, хоёрдугаарт default answer буюу түгээн одоо ерөнхий хариултын ийм хоёр хэсгийг оруулах ёстой. За дараагийн хэсэг рүү хэдлээ оръё. Энэ дээр бид нар shop буюу бүтээгдэхүүн үзэх хэсгийг үүсгэн. За. Шинээр блок үүсгэх бол би шинэ блок гэсэн энэ товч дээр нэмэх энэ товчтой дарчихна. За тэгэхээр шинэ блок үүслээ. Энийг би shop гэд нэрлэчихье. За shop гэдэг блок байгаа shop мэдчихье. За энэ дээр юу оруулах вэ гэхээр би одоо бүтээгдэхүүнийхаа танилцуулга хэлбэрээр оруулах гэж байна. За нэгдүгээрт энэ үзүүлэн энэ жишээ бот маань нэг юм электрон бараа бүтээгдэхүүн борлуулдаг байгууллагын бот гэж бодъё хэдүүлээ тий. Тэгэхээр бүтээгдэхүүнүүд нь лист хэлбэрээр оруулъя. За лист. За бүтээгдэхүүнүүд за лист оруулж болж байна. За эсвэл галерей. За галерей нь илүү ойлгомжтой зүгээр юм уу тий. За галерей оруулъя гэдэг. Галерей. За тэгэхээр бүтээгдэхүүнүүд хамгийн эхлээд бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүнүүд байх вэ? За бүтээгдэхүүний зураг, мэдээлэл, цааш нь бүтээгдэхүүний ангиллуудыг оруулсан юм байдлаар бот дараагийн менюцээс оруулж болохоор байна. За энэ дээр би эхний ботыг эхний одоо бүтээгдэхүүний
Дараагийнх нь шинэ бүтээгдэхүүн үзэх зэс оруулчих. За дараа нь дахиад нэмээд бүтээгдэхүүний ангилал оруулчих. За энэ дээр би бүтээгдэхүүн эрэлттэй бүтээгдэхүүн дээр дэлгэрэнгүй үзэх тавьж оруулчих. Дэлгэрэнгүй. За блокийн хувьд дахиад адилхан. Яг энэ эрэлттэй бүтээгдэхүүн оруулсан блок буюу одоо тухайн мэдээллийг бэлдсэн энэ хэсгийг оруулна. За дараа нь дахиад адилхан энэ дэлгэрэнгүй мэдээлэл үзэх хэсэг орууллаа. За энэ дээр би шинэ бүтээгдэхүүн гэсэн ийм блок бас үүсгээд холболоо. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ дэлгэрэнгүй гэдгийг төвчдөр дарах юм бол энэ эрэлттэй бүтээгдэхүүний мэдээллийг багтаасан энэ одоо мессежийг хэрэглэгчд илгээх нь шинэ бүтээгдэхүүний дэлгэрэнгүй гэдгийг төвчдөр дарах юм бол энэ дээр шинэ бүтээгдэхүүн гэсэн энэ мэдээллийг агуулсан мессежийг илгээх нь. За нийт бүтээгдэхүүний ангилал ангилал гэсэн шинэ блок үүсгээд холбочих. За тэгэхээр эхний удаад бид нар шоп хэсэг рүү бүтээгдэхүүн үзэх хэсэг рүү орох юм бол эрэлттэй бүтээгдэхүүн, шинэ бүтээгдэхүүн эсвэл нийт бүтээгдэхүүний ангиллаас бүтээгдэхүүнээ сонгож авч харахаар ингээд тохируулахаар ийм мессеж илгээхээр тохирууллаа. За одоо бид нар бүтээгдэхүүний ангиллалын хэсэг рүү оръё. За энэ дээр би галерей буюу хэд хэдэн зурагтай, тексттэй, гарчиг, тайлбар болон зураг, гарчиг, тайлбар. За товчнууд буюу одоо цэснүүд сонгосон багтаасан ийм галерей хэлбэрийн функцийг сонголоо. За энэ дээр би 3 төрлийн зураг, өөр зураг, текст оруулсан бүтээгдэхүүний ангиллыг оруулахаар тохирууллаа. За эндээс би зураг оруулах хэрэгтэй. За зургийг бид нэр ямар хөө хэлбэрээр бэлтүүл зүгээр вэ гэхээр би эндээс за pixels.com ашиглаад эндээс зураг авахар тохируулчих. pixels.com зураг авах. За хамгийн ихний зураг ухаалаг утасны хэсэг болохоор энэ зургийг сонгохоор за жижиг хэмжээний зураг татж авлаа. Тэгээ оруулчих. Дараагийнх нь PC. За ухаалаг утасны дараа компьютер байхаар тохируулчих. Компьютерийн зургийг сонгоход татаад авчих. За жижиг хэмжээний зураг татаад авчих. За эднийг Canon ашиглаад яг юун дээр харагдахаар байдлаар нь тохируулахаар орууллаа. За нэрийн хуудас хийх Canon-гийн жижиг хэмжээтэй нэрийн хуудасны жижиг хэмжээтэй энэ темплетийг ашиглая, загварыг ашиглая. За бид нар эндээс утсаа болон зургнуудаа апплод хийсэн энэ зургнуудаа татаад авах боломжтой. За апплод хийсэн файлаа татсан зургийг орууллаа. Canon дээр. За харагдах байлын тохируулъя. За энэ дээр би жижиг фильтр өгөх
би баг зэргийн бууралттай фильтр өгч чинь. За одоо би тексттэй бичнэ. Текст оруулъя. За текстийг сонгоод авчи. Ухаалаг үсгээ оруулчих. За энэнийг фондыг нь баг зэрэг багасгаад голлуулад за фондыг нь арай өөрчлөөд ингэ оруулчих. За ерөнхийдөө бидний оруулах зураг маань нэг иймэрхүү стилтэй байхад тохируулж байна гэсэн. За ийм байхын тулд бусад одоо энэ галерей дээр энэ зэрэгч харуулахын зургуудыг яг нэг ижил загвартай болгохын тулд би Canva ашиглаж байгаа. За энийг би дахиад хуульчлаа. Дахиад өөр зураг оруулъя. Талаад авсан зургнуудаас. За PC-ийн зургийг татаад авлаа. За зургийг тохируулчих. За энэ байршлыг өөрчилж болно. Хойшлуулад. За энэ тексттэй бид нэр компьютерт оруулчих. За ингээд хоёр зураг бэлэн болчлаа. Энэ хоёр зургийг татж аваад PNG файлаар татаад авчих. За нэг нэгээр нь татаад авчих. Хоёуланг нь хамтан татж авахаар дараа нь задлах хэрэгтэй болчиход байдаг. Тэгэхээр нэг нэгээр нь татаад авчих. За Canva болохоор ер нь Canva ашигладаг бол эсвэл өмнө ашиглаж үзээгүй бол canva.com ороод бид нэр яг өөрт хэрэгтэй дизайн, сошиал медиа маркетингийн зориулсан постууд, темплейт загварууд бэлдэх бол canva.com ашиглах боломжтой. Жишээлбэл энэ зураг чатбот ашиглах зураг загварыг нь би canva.com-оор бэлдчихлээ. За энэ дэс хоёр дахь хуудсыг татаад авчих. За одоо буцаад chatbot.com руу оръё. Буцаад chatbot руу оръё. Эхний зураг би аплод хийлээ. Эхнийхэн зургийг оруулчих. За ерөнхийдөө юм хэвтэй загвартай байвал зүгээр дөрвөлжин энэ хэтэрхий том хүмүүсийн инбокс дээр хэтэрхий том харагдаад байдаг. Тийм учраас ер нь хэвтэй загвартай байх нь илүү тохиромжтой юм билээ. За зураг татаад аваад оруулахаар ямар хөө байдлаар авах crop хийж болно бид нар. За баг зэрэг багасгаад энэ хан зургийг голлуулад оруулчлаа. За дараагийнх нь компьютерийн зургийг оруулчих. За өмнө нь тохиргоог нь хийцэн болохоор компьютер яг тэр хэлбэрээр орчин. За энийг бид нэр дахиад кроплоо арай баг зэрэг өөрчилж илүү ижил болгож оруулах, өөрчлөх боломжтой. За орчил. За ингээд би хоёр төрлийн бүтээгдэхүүний хэсгийг оруулахаар тохируулчлаа. За ухаалаг утас, компьютер аль нэг нь авах. За энэ дээр би ухаалаг утас эсвэл компьютер гарчиг нөхч. За товч ядаа дэлгэрэнгүй. Энд дээр ухаалаг утас сонголтыг хийчихье. Энд дээр дэлгэрэнгүй. Дэлгэрэнгүй товч дээр дарахаар бид нэр PC гэсэн энэ хэсэгт байгаа мэдээлэл өгөхөр ингээд тохируулчлаа гэсэн. За одоо бүтээгдэхүүний ангиллын хэсэг болчлоо. За бидний хувьд welcome message хамгийн ихний мэдлэгээний хэсэг дээр бүтээгдэхүүн үзэх товч. За түгээмэл асуултуудын хэсэг байна. За тэгэхээр бүтээгдэхүүний хувьд гол одоо хэрэглэгчид асуудаг бүтээгдэхүүн ямар хөө байдлаар үн
эсвэл бүтээгдэхүүний ангилал яг одоо байгаа хэсэг эсвэл бүтээгдэхүүний харагдах байдлыг мессежээр асууж магадгүй. За тийм учраас яг чатботын хамгийн гол чухал хэрэглээ юу гэхээр хэрэглэгчид жишээлбэл утсаар яриад би танах бүтээгдэхүүн чи яаж харагддаг юм гэдэг асуултанд хариулахад хэцүү гэж магадгүй. Чатботын хувьд бол яг харагдах байдал зураг бүх талаас нь дөрвөн талаас нь харуулсан байдлаар хэмжээ харьцуулсан загваруудыг нь зураг видеогоор харуулах эдгэх юм боломжтой байдаг учраас илүү давталтай. За тийм төрлийн мэдээлэл оруулах илүү их зүгээр гэсэн тийм. За тэгэхээр бүтээгдэхүүн. За бүтээгдэхүүн ерөнхийдөө яг ямар мэдээллүүдийг илүү одоо хамгийн ихний энэ сэсвүүдээр оруулах вэ гэдгийг сонгохдоо дахиад биднэрт бас анхаарах зүйлсүүд байна. За энэ сонголтыг энэ мэдээллүүдийг яаж сонгох вэ гэхээр пэйж хуудасныхаа одоо инбокс руу ороод хамгийн их давтагч асуултуудыг харуул зүгээр гэсэн. За дээрээс хамгийн их давтагч асуултуудаас гадна дараалж ирж байгаа асуултын дарааллыг бас анхаарч үзүүл зүгээр. За жишээлбэл бүтээгдэхүүн үзчихэд дараа нь асуудаг асуултууд юу вэ? За энэ түгээмэл асуултуудын хэсэг рүү багтах юм боломжтой гэсэн. За түгээмэл асуултууд. Харилцагчийн үүслээ түгээмэл асуулт. За хаяг байршил, холбоо барих, утас, цагийн хуваар гэсэн иймэрхүү мэдээлүүд. Энэ хамгийн ихний мэдээлүүд, хамгийн их хүмүүсийн асуудаг мэдээлүүд байх магадaltaй. Утас чи хаяг чинь хаана гэдэг. Яаж холбоо барих вэ? Утасны дугаар энэ мэдээлүүд. За өөрөөр хэлбэл маш олон удаа давтагддаг ийм асуултуудад бид нэр чатботоор хариулт өгч өгвөл илүү хялбар, илүү хурдан. За дээрэс нь хүмүүс ялангуяа танай хэрэглэгчид танай Facebook-ийн мессенжертэй хэзээ холбогддог вэ гэхээр Facebook дээр танай сурчлагыг харсан үедээ л холбогдох баг. За тэр нь хэзээ шүүж болно. Ажлын дараа, шөнийн цагаар, амралтын өдрүүдэд аль цаг хугацаанд байж болно. За яг тийм үедээ хэрэглэгчид танай хуудас руу илүү холбогддог. Өөрөөр хэлбэл амралтын өдөр, ажлын бус цаг энэ бол Facebook дээрх тухайн хэрэглэгчийн асуулт, дэлгэрэнгүй мэдээлэл авах. За энэ асуулт хэрэгтэй байгаа энэтэй бол ажлын цаг, амралтын өдөр хамаагүй байх магадaltaй. Та хизээч гэсэн тухайн хэрэглэгчийг асуусан доор нь хариултыг тэр доор нь өгж ивэл илүү зүгээр. Өөрөөр хэлбэл таны хэрэглэгчийн илүү завтай байгаа үедээ танай мэдээлэл өгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, танай бараа бүтээгдэхүүн талаар мэдээлэл сонирхож байх магадлал байгаа л гэсэн. Тийм учраас чатботын хувьд хамгийн чухал хэрэглээ ерөөсөө энд. Өөрөөр хэлбэл хизээ хэрэглэгч чинь ямар мэдээлэл асууж байна тэрнийг тэр дорнод хариулах юм боломж байна. За тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр хамгийн их асуудаг асуултууд юу вэ гэдгийг бас мэдж авах хэрэгтэй. За энэ дээр мэдээж яг миний энэ дээр сонгосон асуултууд мэдээж хаяг байршил, холбоо барих, цагийн урсны дугаарууд байгаа. Хамаа бэлдсэн. За хаяг байршил гэсэн энэ хаяг харах энэ дээр төвчдөр даруул бидний хувьд асуултууд хаяудаа оруулчих болно тийм. За хаяг манай хаяг тэнд холбоо барих усны дугаар. За имэйл хаяг оруулж болно. За дээрэс нь энэ хаягаа газрын зургаас харах гэсэн ийм сонголтыг ч бас оруулж болно бид нар. За энийг жишээлбэл бид нар Google Map дээрээс газрын зургаа сонгоод за би хаягийг энэ 23 дахь бол. За линкийг нь хуулаад авчих. За линкээ хуулж аваад блок бэлдсэн блок эсвэл бид нэр веб хуудасны хаяг оруулах боломжтой. За энэ дэр веб хуудасны хаяг оруулчих. Хадгалчлаа. За одоо энэ манай хаяг байршлын талаар мэдээс авсны дараа газрын зураг дээрс харах гэдэг энэ төвшгийг дарах юм бол бид нарт за газрын зураг Google Map дээр тэмдэглэсэн энэ хаяг байршил. За дээрэс нь биш яаж очих вэ? Зам
чиг замыг нь заагаад өгөх юм боломжтой болж байна гэсэн үг тийм. За тэгэхээр бидний хувьд дахиад адилхан зөвхөн хаягаан текстээр эсвэл усны дугаараа өгөхөөс гадна Google Map дээрээс эсвэл тодорхой одоо газрын зургийг ашиглаад мэдээлэл явуулах юм боломж бас олгож байна гэсэн үг юм. За энэс гадна ерөнхийдөө чатботын бас нэг дахиад нэг юм гол хэрэглээ юу байж болох вэ гэхээр зөвхөн автомат бидний бэлдсэн мэдээлэлс гадна тухайн хэрэглэгчид нэмэлт мэдээлэл хэрэгтэй болох юм бол оператортой шууд холбогдох юм боломжтой байдаг. За жишээлбэл би хариулт өгч чинь эхний хариулт. За хариулт өгчлээ. Хариултны асуулт. Дараа нь энэ асуулт танд хангалттай хариу өгч чадвуу гэдэг асуулт асуугаад тэгсэн баярлалаа гэх юм бол окей болж байна тий. Хангалтгүй байлаа гэх юм бол бид нэр дахиад шууд оператортой холбогдоод мэдээлэл авах ийм боломж гаргаж өгөхөөр тохируулбал илүү зүгээр гэсэн. За жишээлбэл би no гэсэн хангалтгүй байлаа гэсэн ийм хариулт өгсөн тохиолдолд no гэсэн энэ одоо мессеж энэ картыг өгөхөөр сонгосон байна. За тийм тохиолдолд за одоо та манай хангалттай хариулт өгч чадсангүй, хангалттай асуулт одоо хариулт авч чадсангүй гэсэн тохиолдолд бид нар юу хэлж болох вэ? Манай ажилтнтай холбогдсон дэлгэрэнгүй мэдээлэл авах уу гэдээ асууж болно. Дахиад авлаад юм яаж мэдэх вэ? Тухайн хэрэглэгчийн хувьд танай ажилтнтай холбогдох юм шаардлагагүй байх магадлалтай. Тийм учраас дахин лавлах хэрэгтэй. За лавлсан тохиолдолд тэгье гэх юм бол бид нэр тухайн ажилтнтай холбож болно. За эсвэл тухайн хэрэглэгчийн мэдээллийг авч үлдээд буцаад холбогдох ийм хоёр боломжийг сонголтыг гаргаж өгөх юм боломжтой байдаг. За жишээлбэл тухайн хэрэглэгчийн мэдээллийг аваад буцаад холбоо гэх юм бол бид нэр user input буюу user input гэсэн энэ функцийг ашиглах боломжтой. За та хариултаа бичээрэй. Утасны дугаар email хаягаар буцаад холбогдох, буцаж мэдээлэл өгөх ийм холбогдох мэдээллүүдийг хүлээж аваад тухайн хүн асуулт ирсэн тохиолдолд буцаад холбогдох юм боломж байна. За дараагийнх нь live chat буюу шууд оператортой холбогдох. За энэ live chat-ийн хувьд жишээл бид нэр эндээс new card буюу add card буюу энэ сонголтын нэмэх юм тийм бус сонголтууд дээрс нь бид нэр user input энэ мэдээлэл оруулж болно. За энэ user input-ийн хувьд юу гэхээр бид нэр тухайн хэрэглэгчид асуулт асуугаад хариултууд аваад ингээд явах юм боломж олгодог. За дараагийнх нь live chat. Live chat-ийн хувьд гол одоо хийдэг үр функц нь юу гэхээр манай ботын ажлыг төр зогсоодог. Өөрөөр хэлбэл янз бүрийн хэрэглэгч мессеж бичихэд бот дахин хариулаад хариулт өгөөд байх ийм боломжгүй төр зогсдог гэсэн үг. Тэгээ зөвхөн оператортой холбогдох, оператор хариулт өгөх ийм боломжтой болгодог. Хамгийн чухал. Яагаад тэгэхээр ерөнхийдөө ийм автомат хариулагчдын хувьд хамгийн хэрэглэгчид ийм төвөгтэй байдаг юм юу байдаг вэ гэхээр асуулт асуухаар нөөдөөс нь нөгөө бэлдсэн хариултуудыг өгөөд байх магадлалтай нэгдүгürt. Хоёрдугürt нөгөө хариултууд нь ойлгомжгүй байх юм бол таны асуултыг хүлээж авлаа, буцаад тантай холбогдъё гэдэг ийм хариултуудыг дахин давтаж өгөөд байх ийм магадлал байдаг. Тийм учраас live chat энэ функцийг хэрэглэгч үнэхээр танай ажилтнтай холбогдоод дахин шинэ мэдээлэл хүлээж авъя гэж бодсод live chat гэсэн энэ функцийг ашиглах юм боломж байдаг. За тухайн функцтэй бид нэр stop chat буюу яг энэ одоо боллоо хангалттай мэдээлэл авчлаа. Дараа нь цаашлаад одоо ботоос мэдээлэл авъя гэж байгаа ийм тохиолдол энэ төвчдөр дагдаг. За эсвэл тухайн хэрэглэгч дахиад холбогдож байгаа тохиолдолд хэдэн цагийн дараа тий буцаад бид нэг цагийн дараа буцаад холбогдоход нь чатбот ажиллаад эхэлнэ. За эсвэл энэ хүн дахиад буцаад 12 цагийн дараа л холбогдох буцаад холбогдоход 12 цагийн дараа л одоо чатбот маань ажиллахгүй болно. Тэр хүртэл бол одоо оператор холбогдохоор оператор хариу өгөхөөр ийм тохиолдож байгаа тохиолдолд бид нар эндээс цагийн тохируулж өгдөг. Цагийг нь хэдэн цаг байх гэдэг тохируулж өгдөг. За иймэрхүү байдлаар бид нар ботос гадна зөвхөн одоо
ботын бэлдсэн автомат хариулагчуд бэлдсэн мэдээлэл явуулахаас гадна бид нэр оператортой холбогдох юм функцийг нь оруулж ашиглаж болно. Гэхдээ нэг юм бас анхаарах хэрэгтэй. Юу гэхээр бот ажиллаж байгаа тохиолдолд оператор шууд одоо тухайн хэрэглэгчтэй мэдээлэл өгөөд харьцаад явах юм боломж нээлттэй байдаг шүү. Тийм учраас юу гэсэн үг гэхээр заавал энэ лайв чатыг ашиглаж байж хэрэглэгч оператор ажилтнтай холбогдно гэсэн ийм ойлголт байхгүй. Та шаардлагатай гэж үзэх юм бол инбоксаа харж байгаад хэрэглэгч шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай байна гэж үзэх юм бол шууд мессеж бичээд тухайн хэрэгтэй холбогдоод ингээд явах боломжтой. Лайв чатын хамгийн гол функц нь ботыг автомат хариулагчид төр зогсоодог зөвхөн оператор хариу өгөх ийм үе одоо ийм хэсэг болж өгдөг шүү. Энийг бас анхаараарай. За. Тухайн картыг устгах чинь. За энэ user input-ийг бас устгах чинь. За бид нар bot live chat буюу оператортой холбогдохын хэсэг байна. За тухайн дууссаны дараа live chat дууссаны дараа бид нар дахиад адилхан түгээмэл асуултууд буюу үндсэн зэс яг ийм одоо сонголтуудыг дахин өгж болно гэсэн. Ерөнхийдөө чатботын хамгийн чухал одоо бас нэг чатбот үүсгэхдээ анхаарах чухал зүйл нь юу гэхээр та хэрэглэгчид дараа цааш нь үргэлжлүүл мэдээлэл авах сонголтууд заавал өгж байвал зөвхөн ганц мэдээлэл өгөө зогсоож ерөөсөө болохгүй л гэсэн. Өөрөөр хэлбэл лайв чат дуусны дараа та түгээмэл асуултууд асуух уу? Асуултууд энэ хэсэг рүү орох уу? Эсвэл үндсэн цэс рүү буцъя гэдгийн сонголтыг өгөх юм боломжтой байна л гэсэн. За эхний хэсэг. Бид нар бүтээгдэхүүн үзэх, бүтээгдэхүүнүүдээ танилцуулах, үн тариф, зураг, харагдах байдал, мэдээллүүдийг оруулсан ийм хэсгүүд үүсгэж болж байна. За эсвэл түгээмэл асуултууд буюу хүмүүсээс хамгийн их давтаж ирдэг түгээмэл асуултуудыг сонгоод бэлдсэн тухайн хэрэглэгчид мэдээллүүдийг бас харуулах юм боломжтой байна. За дээрэс нь зөвхөн энэ цэс хэлбэрээр бас чатбот ажилддаг. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр бид нар энэ цэс сонголтууд өгөөд байсан ч гэсэн хэрэглэгчид өөдөөс чинь зөв мессенжерээр мессеж бичиж болно. Тийм бүтээгдэхүүн байгаа юу? Эсвэл хаяг байршил чинь хаана байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл энэ түгээмэл асуултууд хаяг байршлын энэ хэсгийг сонгож дарж орж үзэхгүйгээр ерөөсөө таныг мессеж бичгээр хариу бичнэ гэсэн хүлээлттэй хэрэглэгч байх магадлалтай. За тийм тохиолдолд чат хуулийн хувьд setup AI буюу энэ зүүн гартлын энэ одоо цэсийг сонгохыг зөвлөдөг. За энэ цэстээр түлхэр үгнүүдийг сонгож оруулж болно. За жишээлбэл эхний түлхэр үг сонгоё. Бид нэр хаяг гэдэг түлхэр үг орсон мессеж бичсэн тохиолдолд бид нар ямар хариу өгөх вэ гэдгийг тохиолох юм боломжтой болно гэсэн. За өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгчийн түлхэр үгнийг одоо мессежийг таних хариу өгөх мэдээллийг бас бэлдэж болдог. За хаяг гэдгийг хэрэглэгч янз бүрийн байдлаар бичиж болно. Эсвэл хаяг тийм янз бүрийн байдлаар бичиж болно. Яг энэ тохиолдол болгоныг нь оруулсан тохиолдолд бот маань өөрөө хэрэглэгчийн асуултыг таниад буцааж хариу өгөх юм боломж гардаг шүү. Тэгэхээр зөвхөн хэрэглэгчийг зөвхөн ганц хаяг гэсэн яг энэ зөв кириллээр ингэж бичнэ гэсэн хүлээлт өрсөн байж болохгүй. Яг тэгэхээр гар утснаас хөвчлэн мессенжерт холбогдсон мессеж бичиж асуултууд асуудаг. За гар утснаас асууж байгаа тохиолдолд кирилл үсгийн фонд байна уу байхгүй юу гэдэг бас нэг юм асуудал гардаг. Тэрнээс гадна гар утснаас бичиж байгаа тохиолдолд бид нэр алдаа гарах магадлал маш их байдаг. За хаяг гэдэг үгийг жишээлбэл HKH-тэй бичиж болно. Эсвэл зөвхөн H-тэй бичих юм боломжууд байна. Магадлал байна. За дээрэс нь хажуу талын ойрхон байдаг үсгийг жишээлбэл хаяг гэдгийг андуураад ингэ бичиж болно тийм. За ийм тохиолдолд өөрөө яагаад ингэж бичиж байгаа нэхээр H-ийн хажууд ойрхон байдаг энэ G үсгийг оруулчих байна гэсэн үг тийм. За ийм тохиолдолд бичих үү, хариулт нь ямар байх вэ гэдэг ийм тохиолдолд өгөх боломжтой байна гэсэн. За энэ дээр бид нэр блокосоо сонгож болно.
хаяг байршил бэлтгэсэн байгаа асуултаа хариулж өгнө. Өөрөөр хэлбэл яг энэ тохиргоо ямар тохиргоо вэ гэхээр хэрэглэгч энэ түлхэр үгнүүдийг орсон мессеж бичвэл бид нэр хаяг гэсэн энэ блокт байгаа мессежийг илгээнэ л гэсэн. Хаягийн мэдээллийг илгээнэ. Эсвэл блокоор биш бид нэр текст оруулж байна. Манай хаяг. Манай хаяг Чингэлтэй дүүр 3 дугаар хоо гэх мэдээлэл байна. За энэ хаяг байршлаас гадна сайн байна уу? Хай. Сайн уу? Гэх мэтчлэн янз бүрийн одоо мессеж бичиж байгаа тохиолдолд бид нэр хариултуудаа бас сонгож оруулах юм боломжтой байна гэсэн. За тэгэхээр энэ хэсэг бол setup AI гэсэн энэ хэсэг байдаг тохиолдол. За энэ хэсгийн энэ тохиолдол хүн болгон бидний үүсгэжсэн байгаа энэ цэс хэлбэрийн энэ сонголтуудыг хийхгүй байх магадaltaй гэдгийг л анхаарч үзэх хэрэгтэй л гэсэн. За дараагийн хэсэг шинэ мэдээлэл. За шинэ мэдээний хэсэг энэ хамгийн чухал хэсэг. За яагаад тэгэхээр бид нэр зөвхөн мэдээлэл хүмүүс хэрэглэгчид асуусан асуултанд хариулахаас гадна манай энэ бот ямар чадвартай вэ гэхээр тухайн хэрэглэгчид манай веб дээрх шинэ мэдээллийг хүлээж авъя гэсэн сонголт хийсэн тохиолдолд бид нэр тухайн хэрэглэгчид тодорхой цагт тодорхой давтамжтайгаар мэдээлэл илгээж байх ийм боломж олгодог. За өөрөөр хэлбэл та бүхэн мэдээллийн сайтуудад гарсан шинэ мэдээлэл та нар руу өдөр болгон мессежээр илгээдэг бол яг энэ тохиолдлыг ашигласан байна л гэсэн. Icon цагийн маань өдөр болгон надад 8 цагаас мэдээ илгээдэг. Яг энэ тохиолдол гэдэг байна. За бид нэр хүлээж авах гэсэн сонголтууд хийсэн тохиолдол гэсэн үг тийм. За энэ сонголтыг яаж хийж болох вэ? За инхээр хамгийн түрүүнд бид нэр зөвшөөрөл авах хэрэгтэй. Хамгийн чухал юм зөвшөөрөл авах хэрэгтэй. Тухайн хэрэглэгчээс. За Facebook ч гэсэн энийг шаарддаг. За Facebook бол хэрэглэгчид ямар тохиолдолд буцааж мэдээлэл мессеж илгээж болох вэ гэдэг энэ шаардлага тохиргоонуудыг одоо бас хязгаарж өгсөн байдаг. Борлуулалтын шин чанартай мэдээлэл бол хэрэглэгчид ямар тохиолдолд илгээх вэ? За нэгдүгээр борлуулалтын шин чанартай мэдээлэл хоёр тохиолдолд бид нэр илгээх боломжтой. Нэгдүгээр тухайн хэрэглэгч танах руу 24 цагийн дотор хандсан байгаа бол өөрөөр хэлбэл 24 цагийн өмнө дотор тухайн хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүн талаар мэдээлэл авахаар танах руу мессеж илгээсэн тохиолдолд буцаагаад борлуулалтын тухайн бүтээгдэхүүний танилцуулга мэдээллийг 24 цагийн дотор илгээх боломжтой. За 24 цагаас хэтэрсэн тохиолдолд та борлуулалтын мэдээллийг тухайн хүнд илгээх ганцхан эрх байгаа. Нэг л удаа илгээх боломжтой. За борлуулалтын мэдээллийн тухай нь бол. За дараа нь шинэ мэдээлэл илгээх байнгын заавал зөвлөгөө шинэ гарсан веб дээрх мэдээллүүд шинээр илгээх ийм тохиолдолд бид нар бол тухайн хэрэглэгчид шинэ мэдээлэл хүлээж авъя гэсэн зөвшөөрсөн энэ тохиолдолд бид нар тухайн хэрэглэгчид тогтвортой одоо байнгын давтамжтайгаар мэдээлэл илгээх юм боломж гарч ирдэг. За жишээлбэл энэ subscription хэсгээр би шинэ мэдээ хүлээн авах эсвэл хямдрал урамшуулгын мэдээлэл хүлээж авах гэсэн иймэрхүү одоо сонголтуудыг тухайн хэрэглэгч өгж болно. Хүлээж авах буюу subscribe хийх захиалах энэ сонголтоос гадна зогсоох гэдэг энэ сонголтыг заавал оруулж өгөх хэрэгтэй юм лээ. Өгвөл бол хэрэглэгчид танай мессенжерийг блок хийх аюултай. За маш олон блоктой байх юм бол олон хэрэглэгчид танай одоо мессенжерийг блок хийх юм бол Facebook танай мессенжерийг хаах, блоклох бүр өндөр магадлалтай болно. За өөрөөр хэлбэл хэрэглэгчид мэдээлэл явуулах, илгээх, ийм мэдээлэл илгээх одоо зүгээр бүтээгдэхүүний асуусан мэдээлэл илгээх боломжгүй болох юм магадлалтай. Тийм учраас хүлээж авах, захиалах гэсэн энэ функцээс гадна зогсоох болие одоо энэ удаад одоо цаашдаа дахиж хүлээж авахгүй гэсэн энэ сонголтыг заавал гаргаж болов. За
Хүлээж авах. Энэ шинэ мэдээ хүлээж авахын сонгосон тохиолдол subscribe. За. Бид нар шинэ мэдээлэл хүлээж авах гэсэн энэ attribute. За, энэ дэр хэрэглэгчийн attribute үүсгэх гэсэн ийм нэг пункт байна. За, энэ өөрөөр хэлбэл дахиад шинээр оруулчих. Set up user attribute. За, энэ ямар зорилготой пункт юм бэ гэхээр бид нар тухайн хэрэглэгчийг хэн бэ гэдэг тухайн хэрэглэгчтэй мэдээлэл одоо хадгалж мэдээлэл нэмж явах ийм пункт гэсэн. Өөрөөр хэлбэл одоо энэ хэсэг дээр болохоор бид нар шинэ мэдээлэл хүлээж авахд тийм гэж хариулсан хэрэглэгчээ гэсэн ийм одоо user attribute вэ тухайн хэрэглэгчд мэдээлэл нэмж өгнө гэсэн. За, энийг яаж ашиглах юм? Энэ ямар хэрэгтэй юм бэ гэхээр. За, энийг бид нар ашиглахдаа за жишээлбэл би тухайн хэрэглэгчд буцаагаад мэдээлэл илгээхээр тохируулах хий. За, ийм тохиолдолд бид broadcast гэдэг ийм функц байна. Broadcast. За, broadcast функцийн хувьд энэ функц ямар одоо зорилготой ямар функц вэ гэхээр broadcast-ийн хувьд бол хэрэглэгчдэд мэдээлэл одоо манай Facebook Messenger-тэй холбосон хэрэглэгчдэд буцааж мессеж илгээх юм боломжтой. Гэхдээ холбогдсон хүн болгоно мессеж илгээхийг Facebook бас зөвшөөрдөг. Зөвхөн манахаас мэдээлэл хүлээж авахаар сонгосон хүмүүст мэдээлэл өгдөг л гэсэн. За, саяын би мэдээлэл илгээхээр тохируулах юм. Мессеж. За, жишээлбэл энэ дээр би ямар хүмүүст мессеж явуулах гэж байна гэхээр sales promo хүлээж авъя гэсэн. За, дээрс нь дахиад шинэ мэдээлэл авах гэдэг дээр team гэж хариулсан. Энэ хэрэглэгчдэд мэдээлэл явуулахаар сонгож байна. Өөрөөр хэлбэл саяын user attribute тэмдэглэгээ бол бид нэр дараа нь тухайн хэрэглэгчид ямар сонголт хийснээс нь хамааруулаад ямар мэдээлэл өгөх вэ гэдэг энэ сонголтыг л одоо хэлбэрчилж өгч байгаа энэ хэсэг. За, өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгчийг бид нэр зөвхөн нэр одоо хүсээс нь гадна манай борлуулалтын мэдээллийг эсвэл шинэ мэдээллийг хүлээж авъя гэсэн ийм одоо сонголт хийсэн хэрэглэгч шүү гэдгийг тэмдэглэж өгч байна гэсэн үг тийм. За, ийм хэрэглэгчд бид нэр шинжилгээ урамшуул явуулъя. За, дээрэс нь энэ ийм текст явуулахаар сонголоо. За, энэ дээрс нь шинэ жилийн урамшууллын мэдээлэл илгээж байна. Урамшууллын мэдээлэл илгээж байна гэсэн ийм мессеж илгээлээ. Тэгэхдээ тухайн хэрэглэгчид заавал үзье энэ удаад болиё гэдэг ийм сонголтыг оруулж өгөх зүгээр юм байна. Хүн болгон тухайн мэдээллийг хүлээж байдгүй, хүлээж авъя гэж сонгодгоо. Тийм учраас аль нэг энэ удаад өнжи гэдэг сонголтууд заавал оруулж өгч ирэх зүгээр. Өөрөөр хэлбэл өнжи гэдэг энэ сонголт өгж иж бид нар тухайн хэрэглэгчид хүчээр мэдээлэл мессеж илгээгээд байгаа гэсэн сэтгэлийг бас зөөлрүүлж өгдөг. Өөрчилж өгдөг. Тэгэхгүй зүгээр мэдээлэл илгээх юм бол тийм. Зүгээр үзэх гэдэг ганцхан одоо сонголттой байх юм бол тухайн хэрэглэгч надад спам хэлбэрээр урамшуулал сурталчилгааны мессеж илгээж байна гэдгээс итгэл төрнө. Энэ нь өөрөө танай мессенжерийг тухайн хэрэглэгч болгох юм одоо бас сонголт болж үлдэх магадaltaй гэсэн үг тийм. За, үзье гэх юм бол бид нэр энэ дээр урамшуулал гэсэн блок холбоод өгчнө. Үзэхгүй энэ удаад өнжи гэх юм бол баярлалаа сайхан харах. Ийм мэдээлэл орж ирж байна. За, бэлэн болов сend тавьчдаар дарчих. Тэгэхээр чатботын хувьд ялангуяа чатгүүлээр үүсгэж байгаа энэ хөл чатботын хувьд биднэрт хэрэглэгчийн тухайн үед хэрэгтэй байгаа мэдээллийг меню сэс хэлбэрээр хүргэх. За, дээрэс нь setup AI буюу түлхүүр үг асуусан асуултыг нь түлхүүр үгээр таних мэдээлэл юм хүргэх. 3 дугаарт broadcast буюу тухайн хэрэглэгчид манайхтай өмнө холбосон тухайн хэрэглэгчид хэрэгтэй мэдээллийг мессежээр илгээх ийм боломжууд олгож өгдөг.
За чатботын хувьд бид нар байнгын тест хийх боломжтой. Ер нь холбохоос өмнө тест товчийг дарж тест хийж өгөх зүгээр. Заавал тест хийх боломжтой. За одоо энэ дэлгэсэн дээр харагдахгүй байх шиг байна. Би дэлгэсэн дээр харагдахаар оруулъя. За энэ баруун дээд булангийн цэнхэр тест чатбот гэсэн ийм сонголт байна. За бид нэр тест хийгээд бүх одоо товчнууд манай одоо асуулт хариултууд зөв байна. Хэрэглэгчд очих хэвээр харагдах хэвээр өгөх хэвээр мэдээлүүд бүгд зөв байна. За дээрэс нь энэ товчнууд маань зөв ажиллаж байна. Дараалал өгж байгаа мэдээллийн дараалал маань зөв байна гэж үзэх юм бол Connect to Facebook буюу Facebook Messenger-тэйгээ холбох Facebook page-тэйгээ холбох энэ товчийг дардаг. За энэ Connect to Facebook энэ товчдод дарснаар таны одоо холбож болох өдөртдөг бүх Facebook пэйжүүд жагсаалт гарч ирдэ. Аль пэйжтэйг холбохыг сонгоод холбоод ингээд боломжтой. За нөгөө талаас Facebook энэ чатботоо үүсгэж байгаа, туршиж байгаа явцдаа Facebook пэйжтэйг холбохгүй байвал зүгээр. Холбохгүйгээр туршид яг дуусаад бүх одоо мессенжер маань зөв ажиллаж байна гэж үзсэн тохиолдолд холбохоор тохируулах нь зөв шүү. За нөгөө талаас бас нэг мессенжер дээр анхаарах юм. Мессенжер дээр анхаарах юм. За чат бол дефолт answer ерөнхий хариултууд. За ерөнхий хариултын хувьд нэг гардаг, тулгардаг хүмүүст одоо хамгийн их тулгардаг нэг асуудал нь юу вэ гэхээр яг энэ ерөнхий хариулт маань хүмүүсийг асуулт асуухад маш олнуудад давтагч харагдаад байна. Ийм бас аюул байдаг. Энэ нөр хүмүүсийн дургу хөтлөгчдөг. Ундууслыг төрүүлж магадгүй. Өөрөөр хэлбэл юм асуухаар өөдөөс нь бидэнтэй холбогдсон баярлалаа. Тун утгатай холбогдоо гэдэг мессежийг точиж батаад байна л гэсэн. За энэ хэрэглэгч тийм тааламжтай биш. За энэ тохиолдолд бидний хувьд хамгийн хялбар энгийн одоо тохиргоо маань юу байж болох вэ гэхээр дахин нэг удаа дефолт answer-ыг зөвхөн нэг л удаа өгөхөөр тохируулж байна. За энэ тохиолдолд бид нар шинэ картын дээр үүсгэх. Шинэ карт үүсгэх. За энэ шинэ карт үүсгэхийн амархан. За бид нар энэ дээр дараа үүсгэж болно. Эсвэл эндээс авч болно. За эндээс би шинэ карт үүсгэх төвчтэй дараад set up user attribute сонгохоор оруулчих. За энэ дээр би default answer өгсөн дээр team гэдэг хариулт өгч байна. За энэ юу гэсэн үг гэхээр энэ default answer буюу энэ ерөнхий хариултыг тухайн хэрэглэгчд өгвөл би тухайн хүнд ерөнхий хариулт өгсөн шүү гэдэг одоо ийм тэмдэглэгийг тухайн хүний одоо мэдээлэл нэмж өгч яах гэсэн. За дараа нь дахиад нэг блок үүсгэн. Go to block. За go to block. Go to block гэдэг нь үгсэн үхээр энэ мэдээлэл орж ирсэн тохиолдолд шууд энэ блокийг энэ мэдээллийг өгнө гэдэг юм чиглүүлсэн шууд замыг чиглүүлж өгдөг юм тохиолдол. За энэ дээр би өгсөн гэдэг дээр team гэсэн хариулт өгсөн бол би ийм хоосон гэсэн юм блок үсгээр ингээд хөрвүүлж байна. За одоо ерөнхийдөө дахиад энэ хэсгийг лавлаад харъя. За тэгэхээр энэ дээр юу болж байна гэхээр энэ ямар тохиргоо өгч юу гэхээр тухайн хэрэглэгч танахаас асуулт асуулаа. Асуулт нь чат бот маань хариулахаар тохиргоо хийгдээгүй бол
default answer буюу ерөнхий мэдээлэл, ерөнхий хариулт өгнө. За ерөнхий хариулт өгөхдөө хамгийн түрүүнд шалгах юм. Хамгийн түрүүний энэ хэсэг шалгах юм нь юу вэ гэхээр default answer өмнө өгсөн байна уу үгүй юу гэдгийг шалгана. Өгсөн гэдэг тийм гэсэн. Одоо өгсөн бол бид нэр default answer буюу ерөнхий хариултыг дахин точиг давтахгүй. Тэм учраас бид нэр хоосон хариулт өгье. Хоосон болоог өгье гэж энэ тохиолгоор хийж байна гэсэн. За өгсөн гэдэг энэ тийм биш. Одоо өөрөөр хэлбэл өмнө нь хариулт өгөөгүй бол дараагийн энэ карт маань энэ хэсэг маань ажиллана. Энэ хэсэг юу өгөх вэ гэхээр энэ хүнд default answer өгсөн гэсэн энэ тэмдэглэгийг нэмж өгч байна. Тэгээд default answer буюу ерөнхий хариултаа өгч байна л гэсэн ийм л тохиолгоо хийж байна. За энэ тохиолгоо бидний дахин ерөнхий хариулт тантай дахиад холбогдъё холбогдсонд баярлалаа гэдэг хариултыг точиг давтахаас хэрэглэнэ гэсэн. Ийм олон төрлийн тохиолгоо хийж болно. Хамгийн энгийн хамгийн хялбар энэ шийдэл байж болно. За тэгэхээр ерөнхийдөө бидний хувьд хамгийн энгийн одоо чат хууль дээр мессенжер бот үүсгэж байгаа тохиолдол хамгийн энгийн хийх алхмууд за ашиглаж болох одоо функцүүдийг нь харууллаа. Одоо эндээс харин манай лайв дээр асуултууд зүйлүүд байвал асуугаарай. За энэ дээр ирсэн комментүүд байна. За лайв хадгалж үлдээн мэстэй гэсэн байна. Хадгалж үлдээнэ. Энийг ингээд яг энэ хадгалаад үлдээчихнэ. За чат хуулиас ямар ялгаатай вэ? Чат хууль дээр бид нэр энэ демо хийсэн. Тэгэхээр чат хуулиараа одоо яг тэр саний ярьсан энэ юу ч аппликейшн ашиглаж хийсэн шүү. Ялгаа байхгүй. За лайв хадгалаараа гэсэн нь хадгалнаа. За одоо асуух зүйлүүд байвал хэдүүлээ асуултууд хариулаад тэгээд лайв юм дуусна. За тэгэхээр яг гол өнөөдрийн ярих гэж байгаа бол одоо сэдв маань юу вэ гэхээр ерөнхийдөө чатбот маш хэрэгтэй зүйл. Маш хэрэгтэй. Ялангуяа танай Facebook хуудас руу асар олон хэрэглэгчид ханддаг маш олон давтагдсан асуултууд асуудаг бол хамгийн хэрэгтэй зүйл. За нөгөө талаасаа чат хууль өөрөө дахиад биднэрт иймэрхүү төрлийн чат ботыг ямарваа нэгэн програмчлалын мэдлэг шаардахгүйгээр хялбар аргаар үүсгэх юм боломжууд олгодог учраас дахиад хэрэгтэй. За ерөнхийдөө чат хуулийн одоо ажиллах зарчим маань өөрөө нэгдүгээрт ийм меню хэлбэрээр бид нэр сонголтууд өгөөд хэрэглэгчийн замын заагаад хариултуудаа өгөх боломжтой. За хоёрдугаарт AI буюу хариултуудынх нь түлхүүр үгээр сонгож бид нэр хариултуудаа бэлдэж оруулах юм боломжууд байна. За гуравдугаарт хамгийн чухал юм маань дахин хэрэглэгчтэйгээ буцаж холбоос үүсгэдэг broadcast буюу одоо хэрэглэгчдэд мессеж явуулах, дамжуулах энэ функцийг бас ашиглах юм боломж олгодог. За оргил булган баяр гэдэг хүн за вебсайт мэдээлэл оруулахад subscribe хийсний дагуу блог нь илгээж байх тохиолдолд яах вэ гэсэн байна. За энэ гоё асуулт байна. За энэ асуултыг за ер нь болохоор чат ботын маань хамгийн чухал пункт зөвхөн автомат хариулагч. Хүний асуусан одоо түгээмэл асуудаг асуултуудыг бэлдэж өгөхөөс гадна байнгын холбоотой байх боломж олгодог. Байнгын холбоотой байх хамгийн чухал зүйл нь бид нэр веб дээрх шинэ мэдээлэл, блогт мэрэгдсэн шинэ мэдээлэл илгээж байх юм боломжууд байна. За хамгийн хялбар тохиолгоо хэдүүлээ. Яа, орой. За хамгийн хялбар тохиолгоо нэгдүгээрт бид нар тухайн хэрэглэгчийг шинэ мэдээлэл хүлээж авах гэдэг энэ сонголтыг хийх хэрэгтэй. За өөрөөр хэлбэл subscription гэдэг иймэрхүү одоо цонх байх уу, ийм одоо асуулт та манай мэдээллийг хүлээж авах уу гэдэг асуултыг заавал асуувал зүгээр. За Facebook ч гэсэн энэ одоо мэдээллийг энэ
функцийг энэ хэсгийг заавал шаарддаг. Өөрөлдөл та хэрэглэгчид мэдээлэл илгээх гэж бол тухайн хэрэглэгч зөвшөөрсөн байх ёстой шүү гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгэхээр би хүлээж авах гэдэг юм. Та манай мэдээллийг хүлээж авах уу гэдэг энэ одоо асуултыг асууя. За тэгэхээр хүлээж авах. Хүлээж авнаа, авъе. Авнаа гэдэг энэ сонголт хийсэн тохиолдолд бид нэр user attribute, тухайн хэрэглэгчдэр user attribute үүсгэх хэрэгтэй. Шинэ мэдээлэл хүлээж авъя гэдэг дээр team гэдэг хариулт өгсөн байна. За энэ хариулт хамгийн чухал. За ийм тохиолдолд бид нар дахиад broadcast хэсэг рүү оръё. Broadcast хэсэг дээр долоо хоногийн за өдөр болгон байдаг юм тий. Шинэ мэдээлэл хүлээж авахаар өдөр болгон. За ботын цагаар өдөрт 13 за 18 цагт шинэ мэдээлэл илгээхээр тохиргоо сонголт хийж яах гэсэн. За шинэ мэдээлэл нь харин яаж вебтэйгээ холбох юм бэ гэдэг тухай. За тэгэхээр шинэ мэдээллийг вебтэйгээ холбох тохиолдолд бид нэр Zapier ашигладаг. Zapier. За Zapier юм уу эсвэл одоо FTTT гэсэн энэ интеграшн аппликейшнуудын гол функц нь, гол үүрэг нь юу вэ гэхээр манай энэ чат пулын чат ботыг манай вебийн мэдээлэлтэй, вебийн RS одоо feed-тэй холбож өгдөг гэсэн гол функц нь. За Zapier-ийн юу бол зөвхөн манай вебийн feed RS-тэй холбохоос гадна бусад одоо манай CRM-тэй холбож болж байна. За өөр одоо Google-ийн шийтүүд ер нь дэмжиж холбож болох бүхий л аппликейшнтэй холбогддог. За Zapier өөрөө яг энэ төрлийн интеграшны бол хамгийн одоо өргөн хэрэглээтэй. Өөрөөр хэлбэл баг дижитал интернет орчинд ажилладаг бүх аппликейшн Zapier-тэй хамтарч ажиллахаар тохируулагдсан байдаг. Тийм учраас ерөнхийдөө манай чат пулын ботыг Zapier дамжуулаад ямар ч аппликейшнтэй холбож болно. За Zapier өмнө ашиглаж байсан бол нэг тийм энэ бол нэг хэцүү ажил биш баг. Ашиглаж байх уу Zapier-ийн тийм одоо Zap үүсгэж Zap. Zapier-ийн шинэ аккаунт үүсгэх хэрэгтэй. Шинэ Zap үүсгээд chat pool болон манай вебийн RS link RSS буюу одоо жишээлбэл одоо веб хуудасны шинэ мэдээллийг гаргаж өгдөг. Энэ одоо feed, энэ линкийг Zapier-тэй холбож өгдөг. За тэгэхээр ерөнхий гол chat pool манай веб хоёрын шинэ мэдээ хоёрыг холбодог хамгийн чухал юм нь одоо интеграшных нь аппликейшны Zap. Zapier, Zap үүсгэх хэрэгтэй болно. За тэгэхээр оргил болгоно Zapier буюу Zap үүсгэж байсан бол энэ нэг хэцүү ажил биш болчихно. Танай веб өөрийн feed цацдаг ийм линк байгаа бол за дээрэс нь chat pool-ийн энэ key хоёр байгаа бол энэ хоёрын холбоос нь Zapier дээр Zap үүсгэж холбогддог. За энэ мэдээлэл чинь өөрөө гараад ирсэн тохиолдолд бид нэр тохиргоо нь манай шинэ мэдээлэл хүлээж авъя гэж тохируулсан. Авах гэдэг дээр team гэж хариу өгсөн энэ хүмүүст өдөр болгоны 18 цагаас манай дээр нэмэгдсэн шинэ мэдээллийг явуулж байхаар, илгээж байхаар л ийм тохиргоо хийдэг гэсэн. Ингээд тохиргоо хийдэг гэсэн. Дараагийн өөр асуулт юу байна? Асуух асуултууд байвал бичээрэй. За мэдээж бас энэ лайв маань өөрөө манай пэйж дээр хадгалагдана. За дөрөвт өдөр болгон бид нар бас яг энэ төрлийн сошиал медиа маркетингийн чиглэлээр лайв видео хийж байна. За дараагийн дөрөвдөд бид нар шинэ жил болж байгаа, шинэ он эхэлж байгаатай холбогдуулаад
Сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвар, темплейт яаж гаргах вэ? Төлөвлөгөөн дээр юу анхаарах вэ гэдэг дээр яг одоо заавар, зөвлөгөө, мэдээлэл бэлтгэж лайв хийнэ. Бас энийг үзээрэй. Манай дараа 7 хоногийн 4-р өдрийн 14 цагаас манай лайв маань эхэлнэ. Тэмдэглээд аваарай. За тийм оргил болгон хариу өгсөн байна. Болсон баярлалаа. Мэдээлэл маань одоо бас хэрэг болох байхаг найдаж байна. За PR ашигладаг гэж байна. Ашигладаг бол энэ энгийн одоо бас хялбар ойлгомжтой хүмүүс болох болов уу гэж найдаж байна. За баярлалаа. За энэ удаагийн лайв яг 1 цаг боллоо. 1 цагийн хугацаанд бид нэр чатбот ашиглаад хамгийн энгийн одоо чатботын функцүүдийг хэрхэн хийж болох талаарх маш энгийн одоо анх шатны мэдээлэл өглөө. Хамгийн энгийн чатботын хамгийн энгийн хэрэглээ автомат хариулагч. Цэс хэлбэрээр бэлдсэн мэдээллүүдийг өгөх. За дараа нь олон янзын одоо тохиргоо мэдээллүүд байгаа. За дээрэс нь чатбот үүсгэх гэж байгаа бол таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл маань юу вэ гэхээр Facebook пэйжийнхаа Facebook хуудасныхаа инбокс руу ороод хэрэглэгч чинь ямар асуултыг хамгийн олон удаа давтамжтайгаар асууж байна гэдгийг тэмдэглэж ав. За энэ маань өөрөө таны хамгийн эхний цэс одоо хамгийн эхний энэ welcome message дээр өгөх энэ цэс маань болно шүү гэдгийг л анхаарч аваарай. За ингээд бүгд амжилт хүсье. Дэлгэрэнгүй мэдээлэл илүү лавлж асуух зүйл байвал манай хуудасны Facebook Messenger-т бас холбогдоорой. Баярлалаа. Бүгд амжилт хүсье.